За нэг айгүй сонир мэдээ байна. Бүр амар айгүй маш хачирхалтай мэдээ байна. Манд чи ингээ K-драм амар таалагдаад ах юм. Ингээ солонгос цуврал те. Нас явж байгаа юм байлгүй дээ. Тэгээд уг нь ерөөсөө те ингээ савнгийн дөөр мөр гэдэг айгүй дургу байдаг байсан. Тэгсэн чи ингээ бүр яг жинхнээсээ ингээ амар олон ангитай K-драм энэ төр үздэг болчиход ах юм. Showbox-ын багцтай тэгээ нөгөө нэг те драм боксоос нь уг нь бол зүгээр анх ингээ те багын дурсамжаа сэдрэх гээд амьдрал тавтай морилыг үзэх гээд орсон байхгүй. Тэгээ тэгж байгаа яаж байгаа чи солонгос драм хэсэг рүү нальтарч сайхан явж орж солиороод нилээд юм үзцээ. Тэгээд мань ч угаасаа те өөрийгөө hardcore cinephile одоо art house enjoyer энэ төр гэж бодох дуртай хүн болохоор яг үндэ жоохон гимшил мэдэрсэн л тэгэж нэс те. Гэтэ одоо тэгээд айгүй гоё байгаад байгаа юм чи яалтай билээ те. Тэгээ ер нь их нэг юм жоохон romantic K-драманууд чи ингээд цуврал нь баг талдаа орж авах чинь манай гол дүрийн хоёр бүр ингээд хөтлөлцөж амжаагүй байгаа. Тэр нь амар гоё байж байгаа те. Гэтэ тэгээд яг өнөөдөр онцлох байгаа Flower of Evil гэж цуврал маань бас арай яг нэг тийм манай сувгаас хэд дали уянгийн цуврал бол арай биш. Бичлэгийн тайтл дээр байгаачлан те цуврал алуурчантай, цагдаатай, янз бүрийн хэрцгий хэрэгүүдтэй, нэлээд нухацтай өнгө тоонтой гэж хэлчихэж болохоор crime thriller цуврал юм л та. Гэтэ яг үндсэн амин сүнсэндээ бол бас айгүй сонин сонсогдож магадгүй л дээ. Гэтэ өстой хүн амар хайрын түүх байхгүй юу? Амар хүн димшиг хэрнээ бас яг ингээ дотроо юм амар хайрын түүхтэй. Нийтдээ 16 ангитай анги болгоно нь бараг 1 цагийн урттай. Ер нь айгүй урт цуврал юм шиг хэрнээ. Үнэхээр яг таамаглахын аргагүй олон эргэлтүүдтэй таамаглаж байгаа таамаглалуудыг ингээд ангиуд нь үргэлжлэх тусмал 720 градус эргүүлэх чадaltaй байнгын шин юм болж идэг цуврал болохоор өнөөдөр мань ч та нарт 1-р ангийг нь танилцуулах гэж байна. Таалагдах юм бол өөрсдөө үргэлжлүүлээд тэгээ сайхан Showbox-ийнхоо багцаараа үзээрэй. Showbox-ийнхоо утасны аппликейшнээс үзчихэж болж байгаа. За эсвэл бас Showbox цэг юм ингээ вебсайтаас нараад үзчихэж болно. Багцсан дагалдж байгаа энэ Drambox дотор нь янз бүрийн солонгос цувралуудж байгаа. За бас хятад цувралуудж байгаа. Тэгээ бүр нөгөө нэг те од болоод байгаа exchange интерес авахуулаад солонгос reality шоунууд бас нэлээ олноороо байгаа юм байлээ. Тэгээд мэдээж бас те амьдрал тавтай морил, дэггүй хөрш, girls цувралын бүх season энтергээд монгол цувралууд бас нэлээ их байгаа. Тэгээ girls гэснээс нэрээ нөгөө girls-ийн цоо шинэхэн season буюу season 5 нь одоо яг 8 сарын 25-нд нээлттэй гэж байгаа юм байлээ шүү дээ. Энэ шинэ season-ийн ч гэсэндээ багцынхаа яг ирэхээр энэ Drambox-оос нь үзэж болно. Тэгэхээр манайхан Showbox-ийнхоо багцыг сайхан аваарай. Хамтран ажилладаг Showbox-то баярлалаа. Нэг шторк үзчихэд хэдүүлээ бүдүүнэгээ бүжиглүүлье. Showbox аппликейшнээ татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой. Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, дараа үзэх кино, татсан киногоо англин хийгээрэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. Бэтэн бэчний тэр дур булам төрх харцан чин мансуур нь галзуурхад ганц гурав номер чин нугар чин нуруу чин төгс эй бад бич зураг чин төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэгэхээр зурвал маань бүр үнэхээр романтик зураглалаар эхэлж байгаа маа. Гол дүрийн маань Хэсүн гэж залуу усан сангийн ёроолд хөлүүлсэн байж итэл эхнэр Живон нь шумбаж орж ирээд уруул дээр нь үнсэж байгаа зураглал байгаа юм л та. Энэ юусоо яг тийм жинхнээсээ болж байгаа дараа нь ингээд ирээдүйд гарах энэ төр үйл явдал бол биш. Зүгээр яг одоо зүүрлэл маягийн метафорлог сцен гэх юм уу да. Манай хоёрын хайр ямар эвгүй тийм юм орших боломжгүй газар оршоод нэгнийхээ төлөө дараачийн ангиуд дээр бас юу хийж яаж хичээх вэ, яах вэ, ийх вэ гэдэг одоо манай хоёрын хайрыг л ер нь метафорлж байгаа гэж хэлж ер нь болж байгаа. Ямар ч тач манай хоёр бол угаасаа үнэхээр тайван сайхан одоо хүртэл романтик хിവэрэ басууд байхгүй юу? Голоосоо нэг инхаа гэд хөөрхөн охинтой ер нь л айгүй сайхан аз жаргалтай төгс гэж хэлж болох уус гэр бүл. Гэтэ нэг сонио асуудал гэвэл Хэсүний ээж аав хоёр нь бүр манай гурвыг бараг гурууланг нь үздэггүй жоохон хахир хүүтэн хүмүүс байдгийн байна лээ. Өнөөдөр Хэсүний төрсөн өдөр болохоор бөөндөө уулзаж хоол идэж байгаа байхгүй юу? Уг нь тэ хоол идэхээс өмнө инхаа амир хөөрхөн эмээ өвөө хоёрлууга зүрх гаргаад эмээ өвөө хайртай шүү гэж зогссон чинь нүүрэн дээр нь ямар ч хуурал алга энийг хоёр юм нэтээд сараа тэгэл хамт хоол идэж байхдаа хүртэл живүүн уг нь тэ хамгаалж чадлаараа хөөрхөн яриа өжих гээл дулаахан байж
аачих гэл оролдоод байгаа ч гэсэн амжилтгүй болох нь бас тодорхой. Живон маань тэгээд нөхөртөө шин цагны оосор бэлгэлжээ байж исэн чинь чаваас угаасаа мөрдөгчөөр ажилдаг болохоор ямар ч цаг нар гэж байхгүй шууд ажиллаас нь дуудаад явах шаардлагатай болчихж байгаа. Живоныг явсныхан дараа ээж аав хоёр нь Хисүнтэй яг яаж ярьж яаж харьцаж байгаа нь жоохон сонь заяа. Нэг тийм өөрсдийнхөө төрсэн хүүдээ ярьж байгаа биш юм шиг нэг тийм амар хүүтэн гэхдээ хамгийн гол нэг хэлж байгаа юм нь те аав нь ингэж хэлж байгаа байхгүй бид бүгд нэг завинд суусан болохоор жиммэргүй байвал хоорондоо эвтэй байх хэрэгтэй мэрэгтэй гэснэ. Ээж нь болохоор чам шиг өнгөрсөн түүхтэй хүн бүр мөрдөг чимэгтэйтэй гэрэлчгээд явж идэг. Хизээ энэ бүхэн чинь нурж унах бол гэж юм лээ. Ааха. За тэр яг хөө Живоны нөгөө яаралтай дуудагдсан хэрэг нь айгүй сонио хэрэг болж таардаг. Нэг Инсо гэд хүүхэд байрныхаа шатны уруу өнхрөөд одоо эмнэлэгт нэлээд хүнд байдалтай хэвтэж байгаа юм байна л те. Хамгийн сонин нь ухаан орсныхоо дараа аав руугаа зааснаа аав ингэсэн аав намайг алах гэж оролдсон гэж хэлсэн байгаа юм. Үнэн хэсэг нь одоохондоо тодорхойгүй л дээ. Живоны багийн Джейсүб гэд мөрдөг жахтай тэр ааваас нь байцаалт авахд яалаа гэж дээ. Яасан гэж би ганц хүүдээ тийм юм хийх юм гэд буруутай гэж бол харагдахгүй л байгаа дэдгий. Өөрийнх нь хэлж байгаагаар болвол тэ зүгээр яг хүүтэйгээ хамт хүүгээ тураах гэж шатаар алхаж кардио маягийн юм хийж хагаад гинт нэг ажлын уулзалтанд дуудагдаад тэгээд явцсан юм бэл. Джейсүб бол шууд л энэ аавыг нь сэжгэлж яхад Живон эсэргээрээ хөлдөө өмсцэн байгаа ямиг нь буюу хөлдөн жижигдсэн таавчгийг нь арчингуудаа хүүгээ бэрдсэн тухай сонсчоод ажлын уулзалт хийжсэн хоолны газраасаа Яруу санд руу өөр хүний таавчиг өмсөд гарсан байна гэдгийг нь анзаарч байгаа юм шиг байгаа. Тэгснээр бас баруун үлний оймсон амир шороо болоод бохирдсан байна. Гэхээр чаваас тэ гарч явахдаа таавчиг нь сугараад буцааж өмссөн байна энтэр гэд тэ нарийн сайн ажигласан л байгаа юм л та. Тэгэхээр тэ хүүгээ бэрдсэн тухай сонсчоод ингэж амир яарч имлэг рүү ноцсон хүн хүүдээ тийм юм хийгээгүй л байх ёстой гэж одоо дүгнж бодож тунгааж байгаа юм тий. За мөрдөгчнөөс гадна Ким Мужин гэдэг нэг сэтгүүлч залуу хүрээд ирсэн. Хүүгийн ээжээс янз бүрийн юм асуусан байж гэдгийг. Энэ Ким Мужин нугасаа юм жоохон хэрцгий шинжтэй ээж гэх юм уу ер нь л нэлээд эвгүй эргүүд дээр нийтлэл энэ төр бичдэг сэтгүүлч юм байна лээ. Тэгээд өмнө нь Ёнжу хотод болж байсан цуврал алгын хэрэг дээр нэлээд тулж ажиллаж исэн байгаа байхгүй юу. Тэр хэрэгтэй манай Хисүн жоохон холбоотой заяа дараа нь тодорхой болно. За Живон энтертэй угаасаа танилуд юм байна лээ. Тэгээд хамт юм идсэн сууж байхдаа Живоны нөхрийг нь төмрийн дархан мэрэгжилтэй гэдгийг нь сонсчингуудаа тэр Ёнжу хотын алуурчин ч гэсэндээ төмрийн дархан хүн байсан шүү дээ хэлж байгаа байхгүй юу. Ааха. Хисүн гэхдээ яалтчгүй л одоо бол үнэхээр сайн хань сайн нөхөр сайн аав шинжтэй л байгаа юм л та. Сайн жүжиглж ич магадгүй эсвэл яг чин үннээсээ ийм хүнч байж магадгүй инхаг цэцэрлэгт нь хөргөж өгж авч маваал тэгснээ бүр ээжтэйгээ уулзахтаа те Живоноос та харилцаагаа салгаа. Та хоёрын харилцаа угаасаа дээрдэхгүй би мэдж байгаа. Живоныг байнгын л танаас олж стресстэй тухгүй байгааг харах надад хэцүү байна гэж юм лээ. Зүгээр яхав те эхнэрт нь өөрийнх нь тухай сэжиг төрүүлэх магадлалтай байгаад байгаа болохоор ингэж ээжч магадгүй эсвэл зүгээр яг жинхнээсээ эхнэрийнхээ сэтгэл санаа тухтай байдлыг бодоод ч ингэж ээж магадгүй ер нь яаж ээжч магадгүй гэснээс те. Энэ үеэр Живоны багийнхан нэг шин сэжүүр олсон байдаг нь яг тэр хэрэг болдог өдрийн хэрэг болдог цагийн үеэр тэдний байрны нэг хүү нохоотойгоо хамт жоохон сандарч твдсэн байдалтай лифтэнд сууснаа ингээд хяналтын камер руу үлэв долив хийгээд байгаа бичлэг байгаа байхгүй юу. Тэрнээс гадна Джейсүб мөрдөгч бас нэг юм олж мэдсэн байдаг нь нөгөө хүүгийн аавынх нь ажиллаар уулзсан хүн нь эмэгтэй хүн байсан юм байлээ. Тэгснэ Джейсүб тэр эмэгтэйтэй очиж уулзахдаа утсыг нь улгайлангуудаа нэг таньдаг дүүгээрээ кодыг нь нээлгүүлээд дотроос нь ийм зураг олж нэ. Харин энэ нөгөө хүүгийн аав нь ингээд эхнэрийн араар нь тавьдаг нууц амрагтай гай байсан болж таардаг. Одоохондоо бол гэхдээ энийг эхнэрт нь хэлэхгүй л дээ шууд нөгөө нохотой хүүхдийн тухай эхнэрээс нь асуусан чинь 12 давхурт амьдардаг хүүхэд байна гэснээ. Нэрийг нь бол яг сайн санахгүй байгаа дээлээ. Тэрнээс гадна ер нь л энэ хүүгийн ээж жоохон бас нэг тийм эрүүл гэхэд хэцүү заяа. Яг зүгээр нөгөө нэг одоо те хүүн ийм байдалтай нөхрөн сэжигтнэр татагдаад энэ төр бага юмнууд болоод байгаа болохоор сэтгэл санаа нь хэцүү ээж магадгүй гэхдээ тэгтэл те нэг юм уудаг юмнээсээ жом олцоод яг
ягаад дотор нь Жон байгаа энтрийг сайн мэдэхгүй гэснээ зүгээр л ер нь ингээ ярьж байгаа өнгө тоон байж байгаа байдал энтер нэг тийм эмийн нөлөөнд байгаа ч юм шиг жоохон тогтургүй ер нь айгүй эвгүй. Тэгээд та нар дараа нь ойлгоно. За энд ийм болж байхад нөгөө сэтгүүлч мужийн мэн жоохон сэжиг дөрөөдөөс юм уу яасан хисүүний дарахны газар дээр ирж байгаа юм байна лээ. Тэгснээ хамгийн сонин хисүүнгтэй уулзахад хисүүнгч мужинийг таньж байгаа юм, мужийнч хисүүнийг таньж байгаа юм. Гэхдээ бүр сонин нь мужийн хисүүнийг хисүүн гэдэг нэрээр нь биш шал өөр нэрээр буюу дүүх юнсүү лөө нэг сонин нэрээр танаад илээ. Тэгээ манай хоёр угаасаа яг хөө тэр нөгөө нэг амар хэрэг гардаг Ёнжу гэж хотын уугуул иргэд тэндээ үсч төрсэн хүмүүс болохоор нэгээ таньж байгаа гэсэн үг. Тэгээд бас тэгтээ ингээ айгу сони юмдээ яг энэ хисүүн өөрийнхөө нэрээр биш ингээд хуурамч нэрээр одоо амьдарж байгаа нь айгу сэвдээ нааж байгаа юм сте. Тэгэхээр одоо ихнэр мэхнэртэй ч гэсэндээ нэг юм өөрийгөө шал өөр нэрээр танилцсан тэрүүгээр амьдарч байгаа. Угаасаа мужийн хисүүнийг жинхэнэ хисүүн гэж ойлгоолгүй зүгээр одоо хисүүний доор ажиллаж байгаа ажилчин юм байна гэдээ ойлгочих юм шиг байгаа. Одоо живоны нөхөр гэж ойлгохгүй те. Тэгээ янз бүрийн юм яриад нэлээд удаан суудаг юм л та. Тэгээ мужийн жоохон ингээд нэг юм айцтай байгаад байдаг байхгүй хисүүнаас. Угаасаа тэр нөгөө хуучны цуврал алгын хэрэгтэй жоохон холбоотой байж магадгүй гэж сэжгэлдэг болохоор ч гэх юм уу да те. За яг энэ үеэр нөгөө нэг хэргийн мэн учир ер нь алдчих шиг байлээ. Нөгөө нохотой хүүхдтэй очиж уулзаад юм асуусан чинь тэр хүүхд нь хамаг үннээ л хэлчихэж байгаа юм л да. Энэсээ угаасаа тэр нохооноос нь бүр үхтлээ айдаг байсан юм байна лээ. Тэгэл чаваас тэр өдөр нохооноос нь айж агаад шатны өөрөө өнхөрцөн байгаа байхгүй. Тэгээ яг яагаад аав намайг ингэсэн гэд худлаа хэлсэн бэ гэхээр за энэ жоохон яриагтай. Энэсүү яхав за аавтайгаа үнэхээр аятайхан сайхан харилцаатай л хүүхэд байсан юм байлээ л дээ. Аав нь энэсүүд амар хайртай, хизээж муухай харьцдаггүй даанч энэсүү угаасаа аавыгаа тэ нөгөө ээжийг нь араар нь тавьдгийг мэдсэн болж таарж байгаа байхгүй юу. Тэгэд аавынх нь нэг жоохон чөтгөрлөг үйлдэл нь болохоро эхнэрээ одоо өөрийг нь олоод мэдчихвээ гэж бодохдоо эмнийх нь хайрцагт өөр нэг юм жоохон нэлээд ойлыг маанагд болгодог ч гэх юм уу яг ямар юм гэдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан жоохон эвгүй нөлөөтэй им сольж хийнгүүтэй уулгадаг болж эхэлсэн болж таарж байгаа юм. Тэрийг ч гэсэндээ энэсөө мэдсэн болохоор ээжигээ тэр имийг уулгахгүй гэд тэр нөгөө эмнийхэн савнд жом мом хийсэн гэсэн үг шүү дээ. Чаваас угаасаа ийм жоохон хүүхдэд ингээд ээж аавынх нь харилцаа ийм байгаад хахаар ямар амар хэцүү байсан нь ойлгомжтой. Гэтэ бас тэр ээжийнхэн тухай нэг сони юм гэвэл ингээд нөхрөө баг өөрийг нь араар нь тавиад байна гэдгийг мэдсэн байсан юм шиг байгаа юм. Тэгсэн хэрнээ яг үнэнтэй ингээд нүүр тулж шархалж чадахгүй зүгээр баг тэр имээрээ өөрийгөө аргацаагаад зүхтаагаад одоо ингээд тисэж төвчээд мансуураад яваад байсан байж магадгүй зав. Тэгээд энэсөө ээжигээ ингэж зовхыг удаан хармааргүй байсан болохоор аавыгаа ингээд өөрийг нь алах гэж оролцсон гэд худлаа хэлэх замаар ээжийнхээ төвчээрийг алдуулангуудаа яваад өгөөсэй. Аавыг хайчаасай ингээд амьдралаа бодоосой. Өөрөө аз жаргалтай байгаасай гэж л сэтгсэн юм шиг байгаа. За тэгээд энэ хэргийнх нь учир ингэж тайлагдсанаар Живоны багийнхан Энсогийн аавыг 20 тэм ихнэртэй удаа дараадлан уулгасан гэдгээр нь яллаад баривчлаад аваад явнаа. Энэ үеэр хисүүн мужийн хоёр юм ярьж байгаа хэврээл байгаа шүү дээ. Гэхдээ угаасаа яг юу болох нь ойлгомжтой л доо. Сүүлдээ хисүүн хамгал цонх монхоо хаажгаад сайхан мужийн араас дайраад боогоод ухаан алдуулчихж байгаа юм. Оройн Живоныг гэртээ харахад юу ч болоогүй юм шиг сайхан охинтойгоо тоглолцсон байж ах бөгөөд гэр бүлэрээ сайхан инээлдэж хөөрөлдөөлтэй. Гэхдээ яг энэ үеэр нь бие бүтэн болгуулад амандаа юм наалгуулсан мужийн доод давхрынх нь зойронд хэвтэж байгааг Живон мэдэхгүй нь харамсалтай юм да. За тийм байна. Тэгэд энэ ихний анги маань яг ийм төгсгөлөөр ингэж дуусч байгаа юм аа. Одоо угаасаа цаашаага бүрэл заваарандөө тэгээд яг танилцуулагдаагүй том жүжигчин тоглосон том дөрүүд ч зөндөө байна. Тэгээд баахан иргэн тэг ингээд ингэж байгаа юм шүү. Ийм юм шиг байна гингүүт. Үгүй яг ийм гэснэ. За тэгвэл үгүй яг ийм амар зөв юм байна гэж хэтлээ. Үгүй ийм гэдэг нэг юм зөндөө олон эргэлттэй яг амар өөр зам руу ингээд далиж явхаар тийм амар таамаглахад хэцүү цуврал байгаа. Тэгээд та нар маань те үргэлжлүүлээд үзмээр байх юм бол Showbox-аас үзээрэй. За тийм байна. Тэгээ өнөөдөр минь бичлэгийн төрөд өндөрлж जैन. Тэгээд сая би өвдөж мөвдөд хит хоног жоохон шамирлаа. Хоолоо бол амар өвдөж байгаа. Тэгтээ ингээд нэг сайхан юм. Одоо ингээд шүлсээ залангууд ингээд хөндүүртэй тэгснэ ингээд бүр ингээд чихмэх өвдөд идэв штэ. Одоо бас ярихаар бас амар хоолоо өвдөөлэн л та. Гэтэ нэг сайн юм нэг хоолоо сөөхгүй байна.
тө мууяр те хоолоос хөгөөгүүд нь би амар баярлаад байгаа байхгүй. Тэгээд хоолоо бол амар ингээ яг ингээ хоёр талаараа ингээ амар хүндүртэй тэгснэ ингээ чих хүндүр орцсон. Тийм байгаад байна. Тэгээд би бас нэлээд сул байгаа. Нуруу бас амар өвдөд байгаа. Тэгээд нэг өгшин шиг юм ярьж байна. Sorry. Гэхдээ тий нэг тэд оног тэгсэн. Гэхдээ одоо удахгүй гайгүй болчих байхаа. Тийм байна. За тэгээ өнөөдөр мэмжлэгийн дөрөв өндөрлж ин хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй уулзгуулахаар төвчээртэй сайхан хүлээж байгаарай. Би тэнхигээ бодоорой. За юу бас өвдчүүл ер нь хэцүүл нэг гадуур бас нэг юм ханиад байнад байгаа юм шүү те. За тийм байна. Тэгээд би бодоорой. Нойроо сааваарай. За юу. За сайхан амраарай. Хайртай шүү за. Сайхан амраарай. Гой зүтлээрээ.